Олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж нийгмийн бүхий салбарын үйл ажиллагаанд мөрдлөг болгож хөвшсөн нийгмийн хариуцлага хэмээх ойлголт бизнесийн салбарын хувьд олон нийт хэрэглэгчдийн дунд нэр хүндээ өсгөх, өрсөлдөх чадвараа сайжруулж бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг олгодог байна. Бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрх, эрхчлөөг дээдэлж, эрүүл мэнд, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Ил тод нээлттэй зарчмыг баримтлан ажилдаг. Улмаар улс орон нутгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулдаг байхыг компани нийгмийн хариуцлага хэмээн ойлгуулжээ. Манай улсын хувьд Монголын шилдэг нийгмийн хариуцлагатай компани хэмээх эрхэм алдрын эзэд болсон Эрдэнэ үйлдвэрийн талаар та бүхэндээ танилцуулж байна. Эрдэнэ үйлдвэр 51% нь бол Монголын тал, 49% нь бол Оросын холбооны улсынх. Тийм учраас хамтын шийдвэр гардаг. Өөрөөр хэлбэл одоо Советийн хурлаар асуудлаа шийддэг, хамтын шийдвэр болж гарч байдаг. За мөн одоо бид нар үйлдвэрийн талаар энэ үйлдвэр маань цаашдаа одоо хэрхэн явж байна, цаашдын үйл ажиллагааг дүгнж байхын тулд зөвлөлийн одоо аль хэсгийн зөвлөлийн хяналтын одоо зөвлөлд ажилтдаг. Мөн одоо шинжээчийн баг ажилтдаг. За энэ бол нэлээд онцлог юм. Бид нар бол сүүлийн үед бол хуралдаад зөвхөн 1 сарын дотор хуралдаж 1 сарын дотор үйл ажиллагаагаа одоо хяндаг байсан болов энэ жилээс эхлээд бид нар өмнөх хурлынхаа маргаашаас нь эхлээд төлөвлөлтөө гаргаж өмнө гарсан хурлынхаа шийдвэрийг хэрхэн яаж биелүүлэх үү гэдгийг маргаашаас нь эхэлж одоо хамтарч ажилладаг ийм одоо менежментээр одоо ажиллаж эхэлсэн. Үйлдвэрийн анхны одоо хөрөнгө оруулалтаар Эрдэнэ татвар дэд үтсийн асуудлыг бүрэн шийдсэн. Төмөр зам, авто зам, өндөр хүчтэй шугам гэх мэтлэнгээр ингээд цахилгаан станц, хэвсний үйлдвэр, бусад одоо хөнгө үйлдвэрийн асуудлыг цогцоор нь нийгэм соёлын асуудлыг бүрэн шийдэж чадсан ийм хөрөнгө оруулалт. И именно давняя дружба российского и монгольского народа нашла свое отражение в социальной ответственности менеджмента предприятия. Значительный вклад за последние годы сделан в развитие культуры, отдыха и улучшение условий труда работающих на Эрдэнэте, семьи которых живут в этом городе. Монгол улсын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэр 1978 онд ашиглалтанд орохдоо 2000 орчим ажилтны 72% нь тухайн үеийн зөвлөлт улсын мэргэжилтэнгүүд 28% нь Монгол ажилчид байсан бол 2014 онд 6000 орчим ажил гэсэлтийн 5% нь Оросын холбооны улсын мэргэжилтэнгүүд 95% нь Монгол инженер техникийн ажилчид ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн хямралтай ямар ч үед манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол агуулan биелүүлж улс эх орны төсвийн 40 орчим хувийг бүрдүүлж тасралтгүй ажиллаж нийгмийн хариуцлагатай компани гэдгээ батлан харуулсаар байна. Хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээр хамтарсан хурал дан болоод компани зөвлөлийн хурлаар үйлдвэрийн эдийн засаг санхүү хөрөнгө оруулалт, техник технологийн шинжилэл, нийгмийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлсээр ирсэн. Үйлдвэрлэлийг удирдан явуулах, шин техник технологи нэвтрүүлэх, ажиллах хүчнээ сургаж бэлтгэх, ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд бүхий л хүрээнд хамтын шийдвэрийг удирдлагын гол зарчим болгон ажиллаж байгаа нь Эрдэнэ үйлдвэрийн гол онцлог юм. Байгалийн баялаг бол нийт ард түмний өмчлөө. Түүнийг олборлож, боловсруулалт хийж байгаа уул уурхайн компаниуд эргээд нийгэмд хэр өрөөгөөчдөө ажиллаж байгаагаар тухайн компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг нь хэмжигдэнэ. Эрдэнэ үйлдвэр компани нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг 2013 оны жишээгээр тайлбарлал. Улс орны түвшинд улсын төсөвт 464.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа. Орон нутгийн хэмжээнд Орхон аймагт газар ашигласны төлбөрт 9.9 тэрбум төгрөг, Булган аймгийн төсөвт ус ашигласны төлбөрт 11.2 тэрбум төгрөг төлсөн байна. Үйлдвэрийн хамт олонны хүрээнд ажиллагчдынхаа эрүүл мэнд 5 тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд 66 тэрбум төгрөг зарцуулжээ. Монгол улсын иргэн бүрийн хувьд
улсын болон орон нутгийн төсөвт нийт 35 жилийн хугацаанд 4.6 их 80 төгрөг төлөвлөснгийг улсын нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд 1.6 сая төгрөг ногдож байна. Эрдэнэ төлөвлөрийг байгуулахын тулд Эрдэнэ хотыг эхэлж босгосон түүхтэй. Энэ бол эрдэс баялаг ашиглах тухай гэхээс илүү Эрдэнэт хүмүүний тухай төрүүлж утсан хэрэг юм аа. Эрдэнэ төлөвлөр төлөвлөлтөөс эхлэн нийгмийн хариуцлагыг бодож тооцсон, одоо ч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хэрэг юм. Эрдэнэ төлөвлөрийг дагаад анхаарласан суурьшил бий болно гэдгийг тооцоолсон Эрдэнэт хотын үйлдвэр, үйлчилгээ, нийгэм соёлын гол барилга байгууламжийг үйлдвэрийн хөрөнгө оруулалт багтаан барьж байгуулсан явдал нь монголчуудын ирээдүй харсан тун оновчтой, алсын хараатай бодлого байлаа. Тус бүрдэн сургууль цэцэрлэг, соёл спорт худалдаа үйлчлэгээний төвтэй орон сууцны иж бүрэн 6 хорооллыг нэгэн зэрэг барьж байгуулсан явдал нь монголчуудын хот байгуулалтын түүхэнд шинэ өнгө төрхийг нэмсэн юм а. За би Эрдэнэ төлөвлөр 1976 онд ирсэн. Үйлдвэртээ 37 жил ажиллаад өндөр насны тэтгэвртэй гарсан ийм хүн байгаамаа. Тэгээ үйлдвэр маань шин залуу ирж байгаа булгасан хүчнээ шууд төлхөөрөнд гардуулаад байранд нь оруулдаг. Хүүхдийн яасл цэцэрлэгт нь хүлээлгэж өгдөг. Ажлаа хийхэд ямар ч тийм ард талын сэтгэл зовох зүйлгүй ингэж ажиллаулдаг байсан. Одоо ч ингэж яваа ийм үйлдвэр юм аа. Хамгийн анхны том хөрөнгө оруулалт бол 2000 онд 2700 орон сууцыг хувьчилснаар одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллахстын урам зориг сэргээж тэдний үйлдвэрээрээ бахархахын сэтгэлийг төрүүлсэн гэж хэлж болно. 2013 оноос ерөнхий захирал даваа цэргээс наачлагаар 1300 хүнийг орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Энэ хөтөлбөр бол тодорхойлсон өөрийн гэсэн нэртэй Эко 400, Залуус 600, Москва 300 гэсэн ийм нэршилтэйгээр энэ төлбөр өнөөдрийн байдлаар эхлээд тодорхой хэмжээний дэмжлэгийг хоёр талын зөвлөлийн хурлаасаа одоо аваад явж байна. Хүн хөдөлмөрлөж байж сайхан амьдрал. Арга гэртээ санаа зовохгүйгээр ажилдаа нэгэн үзүр сэтгэлээр зүтгэх гол нөхцөл нь тав тухтай орон сууцтай байх явдал. За би Эрдэнэ төлөвлөлтөд ажиллаад одоо 13 жил болж байна гэр бүлийнхээ хамт. Залуу гэр бүлд бол байрны асуудал тулгардаг. Эрдэнэ төлөвлөлт нь байрны зээлд 8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг явдал бас их талархаж явдаг. Монгол гадаадын хөрөнгө оруулалтыг улс орны хөгжил хүн ардынхан амьдралын төлөө жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж зөв нутагшуулж чадсан бодит жишээг бид өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын хөгжлөөс харж байна. За Эрдэнэт үйлдвэр маань байгуулагдсан цагаас эхлээд бүс нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж байгаа гэж бид үздэг. Эрдэнэт үйлдвэрээ дагаад хевсний үйлдвэр, хүнсний үйлдвэр, улаан толгойн сангийн аж ахуй гэж байгуулагдаж аж үйлдвэр, хөдөө аж ахуйгаар ингэж хөгжсөн явдал нь олон уул уурхаанууд үйлдвэрүүд шинээр байгуулагдаж байгаа энэ нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн маань дуршлаг одоо эдгээр компаниудад үзүүлэх үлгэр жишээ болж хөгжнө гэдэгт хэлэхгүй байна. Үйл ажиллагаа нь үндсэндээ уулын хүнд нүсэр ажил эзэлдэг Эрдэнэт үйлдвэрт ажиллагчдын дийлэнх нь эрчүүд байдаг. Тэгвэл тэдний арга гэр бүсгүйчүүдийг ажилтай орлоготой байлгах нь ажиллагчдынхаа цаашлаад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтвортой байлгах үндэс болдог. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахдаа үүнийг сайтар тооцоолж худалдаа үйлчилгээний төвүүд, соёл, боловсролын газруудыг байгуулсан Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын аж ахуй, нийгэм соёлын хэрэгцээ хангаж тэдгээрт уурхайчдын арга гэрийн өнөө хүртэл ажиллаж байна. Энэ бол нийгмийн хариуцлага иж бүрнээр нь хэрэгжүүлж байгаагийн бодит жишээ юм аа. Би энэ үйлдвэрийн анхдагч. Энэ үйлдвэрт 30 гаруй жил ажилласан. За энд ирж ажиллах болсон гол шалтгаан нь бол миний нөхөр 8 дорж 1978 онд засвар механикийн заводын анхны инженерээр ирж ажиллаж байсан юм л да. За тухайн үеийн одоо төрлийн одоо бодлогын ачаар үйлдвэр дагсан том хотыг бий болгож за ажиллагчдын арга гэрийг ажлын байраар хангах зорилгоор манай үйлдвэрийг байгуулж байсан. Манай гэр бүлийг дэмжиж 2010-аас 12 онд бид нар Оросын холбооны улсын Екатеринбург хотод Уралын их сургуулийн магистрт 2 жил суралцаж амжилттай төгсөөд ирсэн. Манай хоёр том өнгөт маань Эрдэнэт үйлдвэрийн дэргэд хангард спорт орнд тусан байсан хичээлж байгаа. Нийгмийн тал дээр бол Эрдэнэт үйлдвэр нь тэр сайхан туслалаа үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэртэй ажилласандаа их баяртай байдаг. Үнэхээр сайхан үйлдвэр. Эрдэнэт үйлдвэрийнхаа буйнаар
манай гэр бүл өөдлөн дэвжиж энэ сайхан үйлдвэртээ ажиллаж амьдарч байгаатаа баяртай явдаг. Эрдэнэ туул Эрдэнэсийн төдөөгүй Эрдэмийн их уурхай. Тус үйлдвэр 1975 оноос дэрэгдээ сургалтын төв байгуулан уул уурхайн төрөл бүрийн нарийн мэрэгжлийн ажилчдыг сургаж эхэлсэн. Одоо ч эх орныхон уул уурхайн салбарын чадварлаг инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсээр байна. Үйлдвэрийн зардлаар Оросын холбооноос болоод өндөр хөгжилтэй бусад оронд уул уурхайн олон мэрэгжлээр ажилтнуудынхаа мэрэгжил боловсролыг дээшлүүлэхээс гадна эрдэм шинжилгээний бүтээл туурвж эрдэмийн зэрэг цол хамгаалалтад дэмжлэг үзүүлэх бодлого баримталдаг нь эргээд үйлдвэрийн техник технологи шинжлэх, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Энэ өнгөрсөн 39 жилийн хугацаанд нийтдээ төрөл бүрийн мэрэгшүүлэх сургалтанд 74,400 одоо ажилтан амрагдаад байна. За 2010 оноос бид нийгмийн түншлэлийн хүрээнд манайтай ижилстэй үйлдвэрлэл явуулдаг. Тухайлбал оюутлогоо МАК компани нийтдээ 10 аж ахуйн нэгжид 760 гаруй одоо ажилтан бэлдэж өгöd байна. За Орхон аймгийн одоо ажил мэргэжлийн иргэдэд мэргэжил болох сургалтанд нийтдээ 5,000 гаруй хүнийг хамрагдуулад байна. Ийхүү инженер техникийн боловсролд оруулсан Эрдэнэ төлөвлөрийн хөрөнгө оруулалт нь үндэсний хэмжээний мэрэгшсэн чадварлаг ажиллах хүчний нөөц бүрдэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Эрдэнэ төлөвлөрийн үеийн удирдлагууд Орос Монгол талын одоо удирдлагууд ихээхэн одоо зүтгэл гаргаж ажилтныхаа төлөө бол их зүйлийг хийсэн гэж боддог. Монгол орны амьдралд Эрдэнэ төлөвлөрийн гүйцэтгэж байгаа үүрэг байвал өнөөдөр хүртэл чухал ач холбогдолтой хэвээр байгаа. Цаашлаад одоо энэ хэмжээнд байна гэж үзэж байгаа. Ажилтныхаа төлөө авч хэрэгжүүлж байгаа энэ бодлого шийдвэрүүд нь бусад уул уурхай, ялангуяа гадны хөрөнгө оруулалттай уул уурхайнуудад бол жишг болохоор одоо хэмжээнд хүрсэн гэж одоо бид нар ойлгодог. Энүүгээрээ одоо мөн бахархж явдаг юм аа. Нэн тэргуунд хөдөлмөрийн аюулгүй байдал. Энэ бол Эрдэнэ төлөвлөрийн гол үре. Хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах нь Эрдэнэ төлөвлөрийн нийгмийн бодлогын амин чухал асуудал байсаар ирсэн. Үйлдвэр эхнээсээ л хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц систем бий болгон мөрдөж, системтэй сургалт явуулж ирсэн үр дүнгээ өгч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрвөн шатны үзэлгийг тогтмолж ууснаар цех хэсгүүдийн ажлын байрны тогтчлолд эрс сайжирч, улирал бүр аюулгүй ажиллагчдыг шалгаруулж урамшуулдаг болсон хүмүүсийн идэв санаачлагыг улам өрнүүлсээр байна. Үйлдвэр 5645 ажилтны халуун хоолоор 4139 хүнийг хор саармагжуулах бүтээгдэхүүнээр хангаж байна. Зөв төлөвшөлт, эрүүл чирэг, эрч хүчтэй, мэрэгжлийн өндөр ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй үнэл улс орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч байдаг билээ. Алдсан эрч хүчээ нөхөхөд соёл урлаг спортоор хичээлэх нь хамгийн үр дүнтэй амралт болдог юм аа. За манай Сэлэн амралтын бааз нь анх 1981 онд Эрдэнэ төлөвлөрийнхаа ажилчдыг зөв боловсон амраах, мөн түүний зэрэгтэй зун нь ажилчдын хүүхдүүдийг тусландаа амрааж эрүүжүүлэх ийм зорилготойгоор байгуулагдаад 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эмнэлэг сувлын албан үйлдвэрийнхаа мянган ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд нөхөн сэргээх тусламж үйлчилгээг ардын уламжлалт дэмжлэгээтэй хослуулан 38 нэр төрлийн үйлчилгээг цогцоор үзүүлж ирлээ. Мөн манай эмнэлэг сувлал нь үйлдвэрийнхаа ажилчдад 60-аас 100%, түүний арга гэрийнх нь 40% хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. За би Эрдэнэ төлөвлөрт 1978 оноос хойш би 30 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд бол манай үйлдвэр нийт ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө их анхаарал тавьж энэ эмнэлэг сувлын албыг байгуулсан. Тус сувлалд бараг 15 жил соёлуулж байна. Тэгэхээр энд тэтгэврт гарсан ахмадуудаа үйлдвэр маань нэмэгдэл тэтгэвэр олгож өнөөдөр бид бүхэн аз жаргалтай сайхан амьдарсгаж байгаа. Дэлхийн жишгт хүрсэн энэ өндөр онцлогоог бол одоо Монголын одоо энэ Эрдэнэ хотод амьдарч байгаа иргэд Эрдэнэ төлөвлөрийн ажилтнуудад эхний ээлжинд бол үзүүлэх зорилго тавьж ажиллаж байна. Цаашлаад бол Орхон аймаг энэ бүс нутгийн одоо хангаан бүсийн иргэд мөн төвийн бүсийн иргэд ингээд зөвхөн Эрдэнэ дотоороо гоо хязгаарлахгүй ингээд үзүүлэх бол зорилго тавьж ажиллаж байгаа. Ийхүү Эрдэнэ төлөвлөрийн компани бүтээлч хамт олон ард түмнийхээ өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага нэр төртөөр биелүүлж 2011 онд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгуулав. 2013 онд
оны шилдэг нийгмийн үүрэг хариуцлагатай компани зэрэг шагналуудаар шагналлаа. Эндээс урлаг спортын олон алдартай төрөн гарч Олимпик төв дэлхийн уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргаж Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын төдийгүй улсынхаа нэр хүндийг дуурсгаж байдаг нь тус үйлдвэрийн нийгмийн хариуцлагын системтэй бодлогын үр дүн юм а. Байгаль орчин, экологи, ээлтэй бодлого явуулах нь уул уурхайн үйлдвэрийн нийгмийн хариуцлагын нэг шалгуур байдаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэр анханасаа үүн чиглэсэн бодлогыг баримталж ирсэн. Байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн ISO 14001 2004 олон улсын стандартыг хэрэгжүүлж чанарын баталгаажуулалт хийлгэн Монголдо хамгийн түрүүнд гэрчлэг авсан байна. Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх анхны концепц бол 1994 онд батлагдсан. За хоёр дахь концепц бол 2005 онд манай Эрдэнэт үйлдвэрийн инженери техникийн ажилчид тэргүүлэх менежерүүдийн оролцоотойгоор боловсруулагдсан. За гурав дахь концепц бол бид нэр энэ 2014 онд боловсруулж эхлээд байна. За энэ концепцийг 2025 он хүртэл байхаар бодож байгаа. За урдлын хоёр концепцээс нэлээд ялгаатай зүйл нь техник технологийн шийдлээс гадна хаалт хөгжлийн менежмент, ажилчдын орон сууц, хаягдлын аж ахуй, за бусад нийгмийн цэхүүдийн үйл ажиллагааг оролцуулсан өргөн хэмжээний иж өрн концепц болох ийм ялгаатай. За үүний зэрэгцээ төрөөчийн хоёр концепцээс бол бас нэг өөр ялгаатай зүйл нь бол санхүүгийн болон хөрөнгө оруулалтын асуудлыг уялдуулж өгснөөр онцлогтой болно гэж ингэж бид ойлгож байна. Менеджмент предприятия хорошо понимает свою социальную ответственность. Мы понимаем, что благополучие и развитие города Эрдэнэт, всех, кто здесь живет, зависит от развития самого предприятия. Поэтому менеджмент предприятия при полной поддержке акционеров реализует крупные инвестиционные проекты, которые обеспечат дальнейшее развитие как Эрдэнэта, так и города. Это позволит также увеличить занятость в городе и увеличить число рабочих мест на предприятии. Это послужит дальнейшему развитию города, его социальных проектов, которые значимы для всего населения этого города и для всех, кто здесь работает. 35 жил ажилласан энэ туршлагатай хамт олон чадвартай энэ мэрэгчлэнгүүдийг төсөөлээд энд бий болсон тэр барилга байгууламж дэд бүтцийг төсөөлүүлээд өнөөдөр геолог уурхайн шинжлэх ухааныг хөгжүүлэх энэ том лабораториудыг ажиллуулах шинэ технологи бий болох ийм бүрэн боломж бол байгаа гэж бид харж байгаа. Тийм учраас өнөөдөр бол нөхөн сэргээлтэд илүү анхаарах хэрэгтэй, байгаль орчиндөө нөлөөлөх нөлөөллийг сайн анхаарч үзэх хэрэгтэй. Энд бол маш олон асуудлууд байгаа. Дараас нь энэ дээрээс цаашаа яаж хөгжих вэ гэдэг асуудлыг зөв тодорхойлох нь энэ хаалт хөгжлийн менежментийн хамгийн гол том бодлогын асуудал юм аа гэж үзэж байна. За Эрдэнэт үйлдвэр бол их онцлог үйлдвэр, нийгмийн хариуцлагатай, зөвхөн үйлдвэрийн ажилчдын эрх ашиг бүхэл бүтэн хотын асуудлыг шийдэж явдаг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын нийгмийн асуудлыг хамт аваад явдаг. Тэгэхээр бид ийм нийгмийн хариуцлагатай ийм томоохон үйлдвэрүүдэд ялангуяа үндэсний хэмжээний үйлдвэрүүдэд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулдаг ийм л байдлаар бид нар энэ үйлдвэртэйгээ дэмжиж хамтарч ажиллаж байна. Үйлдвэрийн газар гэдэг бол инженерийн бодлого, инженерчлэл гэдэг бол хамгийн чухал байдаг. Цаашдаа бол давхар техникийн бодлого, тэр горим тооцоо, мөн үйлдвэрлэлийн цааш технологийн ажлуудыг дэмжих, үр дүнд хүрэх, улам насжилтын угтасгах тал дээр хамтарч ажиллаж байна. Цаашдаа тэр геологийн судалгааны ажлаа улам эрчимжүүлж түүний үндсэн дээр дахиад дагуул хотыг бий болгох. Түүний үндсэн дээр Эрдэнэт үйлдвэр өшөөд цаашаага хөгжих. Эргээд нийгмийн хариуцлагаараа дахиад бүхлүүдэн хүн амын сайхан амьдрал ахуйг дээшлүүлэх ийм боломжууд байгаа. Төрийн эмчит компаниудын зөв менежмент, нийгмийн хариуцлага өндөр байх тусам Эрдэнэт үйлдвэр цаашдаа хөгжих, дээр нь бол улс орн нийгэмд бол хөгжлийн гарцын улам эрчимтэй болох ийм боломжуудыг нээж байна. Альва компани ашигын төлөө ажилдаг хэдий ч нийгмийн сайн сайхны төлөө юу хийж бүтээ гэдэгт түүний үнц нь мөн чанар оршсоор байна. Үүнийг Эрдэнэтийн их бүтээн байгуул түүний 36 жилийн үеэс нотлон харуулж байна.
олон жил улс орныхоо хөгжил дэвшлийн түүхчийн улсаар ирсэн Эрдэнэ төлөвлөрөөр Монголын ард түмэн бахархдаг. Эрдэнэ төлөвлөрийг даган сүндэрлэн болсон Эрдэнэ тод өнөөдөр Монгол улсын бус нутгийн эдийн засгийн хөгжлийн тулгуур төв болтлоо хөгжижээ.